Чөтгөрийг дарсан хараалч яндаг. Хараалын тухай манайхан их ярьдаг. Надад хараал тусчихлаа гэд хариулга хийлгэж байгаа хүн цөөнгүй. Тэгвэл энд жинхэнэ хараалч нэгний тухай өгүүлэхээр шийдлээ. Энэ жижигхэн нийтлэлээс хараал гэж юу болох? Эргээд ямар үр дагавартайг ойлгосоо гэсэн гол санаа агуулснаа дашрамд сонирдуулъя. Дорогүйлэх явдлаас болж цөөнгүй хүний нэр сэвдэх байх хэмээн болгоомжлох үүднээс нэр ус болон зарим зүйлийг өөрчилсөн болно. 1898 оны 100 Дэнжи мянгад нэгэн айл хөдөөнөөс нүүж иржээ. Гэрийн эзэд 50-аад насны бүрэгдүү эр юм байхаагаад тэрсгэн төрсөн хорхоо шиг олон хүүхэдтэй айл байв. Уг айл өөрийнхөө хашаагүй учраас сорин дээр гарсан зарын дагуу айлын эзэнгүй хашаа манахаар бууж буйн тэрэ. Өрхийн тэргүүн яндаг тодорхой эрхэлсэн ажилгүй хэдий өглөө бүр нуруугаа үрээд гадагшаа гарна. Өдөржин хог новш түүсээр оройхон орж ирээд олсон багсаг зүйлээрээ хоолгонд хийж иднэ. Өдөр тутмын амьдрал нь ердөө л иймэрхүү дүр зурагт. Ингэж байтал хамар хашааных нь айлын гэрийн эзэн тархинд нь цус харваж өгчээ. Уг айлынхан бөөн уян гашуу болж байтал мөнөөхөн шинхэн хөрш ирнэ орж ирсэн байна. Уян гашуудаа автсан хүмүүс энэ гуйлахчин идэж уух юм л гордож яваа биз гэж бодоод буян уйлдэхэр багсаг зүйл өгчлээ. Гэтэл идэ будааг торонд хийж явсан яндаг. Уучлаарай. Би нэг зүйлийг хэлэх үү гэснэ. Та нар арга чарга хэлэхгүй бол наад хүнд чинь хараал хийсэн юм шиг байна. Ардаа жаахан халгаатай байж магадгүй. Хэмээхэд хүмүүс зөвөр ойлгохын оронд бараг л хөөхөн шахуу гаргасан гэдгээ. Гэвчин ярианаас сэжиглсэн хүмүүс талигачин хойдохыг дааж буй ламаас энэ тухай асуухаа мартсангүй. Ламтанч алтан хайрцагт нь ийм зүйл буугаагүй болохоор бүү санаа зов. Олза шиг хайсан зайлтай хүмүүсийн ярианд автах хэрэггүй. Гэж хэлснээр оршуулгын ажил явагдаж дуусва. Талигачиг оршуулсны маргааш шүн бие засгаар гарсан хүн муухай орлого сонсогджээ. Гэрт байгсад санд минь уралдан гарцгаахад дэрбэр ухаан алдан унсан байхан тэр. Түүнийг гэрт оруулахад хэн нэгэн хоолойг нь майчсан нь тодорхой болов. Усаар шүрших зэргээр элдвэр оролцсоор түүнийг сэргээхэд дэрбэр хэнгэнтэл санаа алдсан. Би та нараас нэг зүйлийг нууж чадахгүй нэ. Яагад гэвэл ийм аюул дахиад учрах юм шиг санагдлаа. Гээд болсон явдлыг ярьжээ. Түүнийг гараад жорлон руу явж байтал дэрэгд нь гэрэл гарах шиг болж. Эргэн харахад нүүр биенээсээ хөх гал сүмэл зүйлсэн нүцгэн хүн байхан тэр. Түүнийг яахаач мэдэхгүй тэнэгэлзэж байхаа гişэнд нөгөөх нь асар хурдтай дүүлээд иржээ. Нүүрнийх нь өмнө тулахад талигач эцэгтэй нь хачин их адилхан харагдсан гэн. Ингээд л нүүр рүү нь хүйтэн гараа хүргэхэд ухаан алдан унсан ажээ. Үнийг сонссон хүмүүс айд ширвэтхийн хажуугаар хамар хашааныхаа ядарсан эрийн хэлсэн үгийг санахан дээр. Тэгээд л сая ухаан орсон юм шиг хаалга үүдийг нь нүдэж яндгийг доджээ. Яндаг гэрт орж ирээд болсон явдлыг сонсонгод би та нарт хэлээ бицтэй. Хараал хүрснээр сүнсэн чөтгөр болсон байна гэжээ. Тэр айлынхан ч сандарч мэгдэн таал тус болж аргалж үз хэмээн гуйхад за яахав би тус болъё. Гэхдээ надад та нар амьдрал ахуйд минь тус болохоор мөнгө өг гэж шулуухан ярьсан гэдэг. Цаадуулан ах дүүсээрээ бизнес эрхэлдэг боломжийн амьдралтай хүмүүс байсан учраас уг дууг зөвшөөрсөн гэдэг. Тэгээд тэр шөндөөл бүх арга чаргыг нь хийж. Яндаг талигачин зургийг хөөгөр будаад хар усанд хийж байгаад зүүн хойд зүг рүү цацуулаад 30 минут орчим шившлэг хийгээд ухаан алджээ. Хэлсэн ёсоор нь аманд нь арх цутхан байж сэрэж. Тэрбэр сэрэд би чухам хэн болохыг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан маргааш гэхэд талигачид хараал хийсэн хүн үхэх болно. Та нар энэ талаар ам алдваа. Та нарын өгсөн мөнгөөр өөр газар хашаа байшин авч амьдрах болно гэж хэлээд мөнгө авч. Үнэхээр ч санаанд оромгүй явдал болж маргааш нь талигачийн садангийн эмхтэй тархинд нь цус харваж өгсөн ажээ.
Яндагч хэлсэн үгэндээ хүрч тун удалгүй уг хашаанаас нүүсэн аж. Түүнийг нүүхээс өмнө та буюу гэж асуухад яндаг. Би 9 үеэрээ алдартай хараалч хүн шүү гэж хэлсэн гинэ.